Бурхан хүнийг бүтээсэн цагаас хойш хүн төрлөختөнд юурол хайрласан ч бай. Хүн төрлөختний төлөө хууль тушаал тогтоосон ч бай. Амьдралын янз бүрийн дэг журмыг тогтоосон ч бай. Хүн төрлөختний амьдралыг ямагт залшиглүүлж ирсэн. Бурхны хийдгэн бүхнэн хүн төрлөختний сайн сайхны төлөө хүнийг хэвэн амьдралаар амьдрахад хөтөлж залшиглүүлдэг. Хүн дүрмжүүлмийг сахих эсвэл хөлийг мөрдөх хэсгээс ол хамааран Бурхны зарлага бол хүнийг Сатаныг шүтгэхгүй, Сатан хорлогдохгүй байлгахын төлөө. Энэ нь түүний хамгийн үндсэн зарлага, хамгийн анхны зарлага билээ. Хэдийгээр түүнд хүний талаар төлөвлөгөө санаа зарлага байдагч энэ нь өөрийнхөө төлөө биш юм. Тэр энэ бүх зүйлийг бүхэлдээ хүн төрлөختний төлөө, хүн төрлөختнийг хамгаалахын төлөө, хүн төрлөختнийг замаалтахаас сэргийлэхийн төлөө хийдэг. Үнэнийг ойлгохгүй байх үед чинь Бурхан чамайг гэрүүлж гэрэлтүүлж хийж буй зүйл чинь үнэнтэй нийцэхгүй байгаа. Мөн юу хийх ёстойг чинь тодорхой хэлж өгдөө. Бурхан чамайг залж чиглүүлэх үед чамайг хангаж, чамд тусалж чамайг дэмжих үед чи Бурхны элэгсэг дотон хүндлүүштэй байдлыг мэдэрдэг. Түүний хайр татан байдал халуун дулааныг мэдэрдэг. Гэхдээ Бурхан завхарлын чин төлөө чамайг зэмлэж, эсвэл тэрслүү байдлын чин төлөө чамайг шүт сахилж олох үедээ чамайг үгээр зэмлэж хүрээлэн буй орчин хүмүүсүүд явдал зөвсөр дамжуулан сахилж улдаг. Бурхан мэддэг нарийн хайлаач санаа зовсон байдлаар гол хэмжээ хязгаартай зүй зохистой байдлаар ажилдаг. Энэ нь чамд хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй. Бурхан зүрх сэтгэл чинь дэсвэрлэж чадхааргүй тийм төрлийн хүчтэй ухаарал мэдрэмжийг чамд хязгаарч өгөхгүй. Бурхан хүнийг тасралтгүй хангаж дэмжихийн тулд өөрийн үг үнэн болон өөрийн амийг ашигладаг. Хүнийг гэсэн түүний хайрыг мөн хүнийг эрхэмлэн